За сайн бацхан өөртөө подкастын дугаар эхэлж байна. За манай подкаст Зөөлөн хоттой хамтарч ажиллаж байгаа. За өнөөдрийн зочноор маань хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамны хот байгуулалтын бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч бэлэг сайхан ирсэн байна. За та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаад өгөөрэй. Сайн бацхан намайг бэлэг сайхан гэдэг. Би хот сая танилцуулсан хот байгуулалт орон сууцчлалтын яамд хот байгуулалтын бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээчээр ажилладаг. Тэгээд энэ яам ч үндсэндээ 2000 оноос хойш ажиллаж байна. Тэгээ миний үндсэн одоо мэргэжлийн бол архитектор. Тэгээд 95 онд тухайн үед техникийн сургуулийн барилга архитектурын ангийг төгссөн. 95 онд. Тэгээд 2003-аас 5 онд би Японд мастер болсон. Васадагийн сургууль хотын дизайн чиглэлээр суралцаж. Тэгэл ерөнхийдөө өнөөдөр хүртэл хугацаанд ингээл энэ яамд ажиллаж байна. За тэгвэл таныг подкастынхаа гол сэдвлөө орохоос өмнө таныг яг хувь талаас нь бас мэдэж авбал манай үзэгчдэд ч гэсэндээ дараагийн таны ярих юм бас нэлээд сонирхолтой болж ирэх байх гэж бодлоо. Тийм болохоор яг яагаад та одоо мэргэжлээ сонгохоос өмнө архитектор мэргэжлээ сонгохоос өмнө яг ямар хүүхэд байсан бэ? Тэр талаар ярил илүү сонирхолтой болох юм болоо. За би хайлаасаа дөрвөл айл юм баг шүү дээ би чинь. Тэгээд тэр хоёр ахныг ихчтэй. Тийм л одоо дөрөв айл юу гэдэг. Тийм. Манай эцэг аав ээжээр хоёулаа улсын ажил хийдэг тийм усуд байсан. Тэгээд баг багцсан одоо ердийн л хөгжил нэгээс 10 дугаар ингээ 80-аас 90 оны хооронд. Яагаад архитектор мэргэжлийг сонгохоор болов? Архитектор мэргэжлийн чинь бас сонирхолтой. Манай одонд нэг жоохон зураг мураг зурдаг тийм юутай байсан. Тэгээ нэг том онд их дург ер нь. Тэгээд нэг үтсэн конкурст хоруулсан. Тэгээ манай ах эгчид орсон. Зургийн суураар зураг өгөөд яадаг гэсэн. Тэгээ ах эгч хоёулаа яадаг. Нэг нь загвар зохион бүтээч, нөгөө нь конструктор загвар зохион бүтээч. Тэгээд энэ юунд яхад бас би ч бас тэр тал руу нэг модельер ч юм уу те зураг загварын юм сонирхдаг ч юм уу гэд боддог ш. Тэгээд архитектурын ангид нэг судлаад тохойд нэг сонирхоод явсан. Архитектур гэж нэг юм байдаг ингээл эдгээр ном их сурвалжаас үзэл судлал. Тэгэл ер нь энэ чиглэлээр суралцаад байгаа гэл. Тэгээ суралцсан да. Тэгээд 90-95 хүртэл техник их сургуульд. Техникийн төр ч одоо хуучин барилга юу лээ? Барилгын инженерийн сургууль гэдэг. Техникийн сургуулийн барилгын инженерийн сургууль. Одоо шинжлэх ухааны техникийн сургууль болсон. Тэгээд бид чинь 10 өдөлөд төгссөн дээр. Тэгээд архитектороор төгсөөд архитектороор та ажилласан уу? Төгсөөд би ажилласан. Төгсгөөс бид ч одоо манай төгсөл чинь яг тэр үуч нөгөө ихтэй сургуулиудын сургалтын системд нэг боловсролын систем ер нь ихтэй сургуулийн юунд 4 жил хагастай төгсдөг болгосон. Хуучин 5 жилээр төгсдөг байсан. Яг манай ангийг бол 5 жилээр төгсгөө манай тэр системийн тухайн. Бусад одоо манай барилгын ангийнхан сангийн ангийнхан эдгээр чинь 4 хагасаар бид нар яг 5 жилээр төгсдөг гэсэн. Тэгээ 5 жилээр төгсөхийнхаа өмнөх одоо нэг жилийн өмнө би чаа одоо энэ хайсан байгаа хүрээлээ. Хуучин тэр үеийн зургийн институт задарсан байсан. Задраад одоо хувийн хөвчлөр ороод тэгчл бүх нийгэмчил одоо зах зээлийн эдийн засагтай ерөө бүх юм ингээл задарч байсан. Тэр үед нь хайсан байгаа хүрээлэнд ангийнхаа нэг хөвгтөд цог хоёулаа шинжлэх ухааны туслах ажилт ингээд ажиллаа анх орж ирсэн. Тэгээд энэ ч ажиллаж байхад 95 онд сургуулаа төгсөлтөөр. Тэгэл залгуулаад бид нар чинь хайсан байгаа хүрээлэнд тэнд ажиллаад эзэмшүүлгээний туслах ажилтан гэж үргэлжлүүлээл. Тэгээд энэ ч нэг 2-3 жил ажиллаж байгаад хувь дээр нь ажил сонирхож үзье. Манай
тэр цуг ажиллаж байсан залуучууд бас таньдаг улсууд найз нар байна. Тухайн үед одоо их нэртэй байсан. Манаар гэдэг нэг пүүс үүдэг гэсэн. Одоо талигаж оргил багш өдөр дээр чи ажилладаг. Пүрөө өгч тэр Ботоор ах архитектор мундаг улсууд ажилладаг. Тэнцээ залуучууд орох их сонирхолтой. Одоо манай ангийн нэлээд олон хүүхд тэнцээ ажилладаг байсан. Тэгээд тэнцээ чинь нэг 2-3 жил нэг хувийн юмд ажиллаж үзээд би чинь одоо залуу хүн байна. Янз бүрийн сонирхолтой. Тэгээ байжсэн чинь 99 онд 99 онд оргилгооны гэрээд энэ Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр гэдэг юм төсөл хэрэгжиж байна. Эрүүл мэндийн ам дээр тэгээ пилот 3 аймаг байгаа. Ховд, Дорнонгов, Хөвсгөл энэ 3 аймаг дээр нэмлэгийн барилгыг засварлах шинжилгээтэй холбоотой юм ажил. Энэ дээр чи ороод явж. Тэгээд энэ чи орж нэг жил гараа ажиллаж их туршлага судалсан, хэлж нэлээд сайжирсан. Тэгээд энэ чи бас ажиллаж байхад бас нэг таньдаг хүн яриад тэр чи одоо имний гэрээ дууссан 2000 дуусчихсан. Тэгээ 2000 оны ихэр бас надад ирээд тухайн үеийн дэд бүтцийн хөгжлийн аманд хүн хэрэгтэй байна. Яг нь хотолтойгөр архитектур юугөр хүн хэрэгтэй. Чи нэг орооч. Сонирхооч гэдэг юм. Тэгээ очиод би уулзаад тэгэл яг хоо тухайн үед нэг давуу тал нь юм гэхээр англиар нэг агс туу ирчин дээрс нь унган орс хэлтэй одоо болохоор хүмүүсийг сонирхсан. Тухайн удирдлагуудыг сонирхоод тэр үечин одоо бурхамлсан дамиран дарга төрийн нэр юм шиг наргасан тэр тухайд. Тэгээд дамиран даргад орж уулзаад за чи яадаг нь хөрөх юм. Тэгэл өөрийгөө танилцуулаа. За тэгвэл ажил сорхол байна. За сонирхож байна л гэсэн. Тэгэл ажилд орсон. Тэгээд энэ төрлийн албад орох сонирхол одоо юуг нь бол манай аав л их л одоо үлгэр жишээ болдогсон л. Тэгээд аав ч одоо олон жил мэд залуугаас авах олон жил усын байгууллагад яамд ч одоо дарга юм хийдэг ус тийм юм байсан. Тэгээд баг багт шүн нэрэл хаяа шүн газараа дарахлаа гэж асаацсан юм бичэл илтгэл тайлан байлан тусдаг. Тэгээд өглөө ингээ бас сонирхол яваад өгдөг. Тэгэл ер нь ямар ажил гэдэг юм бол тэгээд би яхаа зэрэг биш аав тэлд нахи ирчихсэн. Дотор их дуртай ах шүүс манай хоёр хөшөө ил. Тэгвэл тэгэлтэй чи. Одоо яг хөө. Тэгээ би бас дотроо одоо ер нь энэ аавын юг залгамжлаад бас нэг төрд ажиллаж бол бас тэгээд зэрэг юу гэдэг шулуудаад гэхгүй. Тэгэл энэ үнд ажилд орол үндсэндээ ажиллаад байсан. Тэгэл 2003 онд чинь би шалгалтыг бол тэгэл Японд очиж төлөвлөлтийн салбарлаа орсон шалтгаан нь одоо яамны ажил нь хот төлөвлөлтийн салбар руу нэлээд чиглээд байсан болохоор тийм. Тэр гол нь бол хот төлөвлөлтийн үндсэн гол хэмжээ тэгээд тэр үед байсан. Тэгээд тэр үед чинь нөгөө зургийн институт гэдэг том одоо байгууллага чинь байхгүй болсон, бутраад байхгүй болсон. Тэгээд нэг тийм юм асан. Тэгээд яам болохоор чинь бас энэ залуу боловсруучсан бэлтгэх хэрэгтэй. Ер нь яг энэ чиглэлийн архитектур судраа олон шүү дээ. Одоо ингээл явдаг. Яг архитектур суртаа маань яваа. Тэгэл би энэ чиглэлээр сурал тэгэл өнөө хүртэл тэгэл ажиллавал байж байна. За тэгвэл таны бас төрийн одоо төрд хийж байгаа ажлын талаараас асуумаар санагдлаа. Яг л бас залуучууд ер нь төрийн ажил гэхээр энгийн одоо төртэй холбоогүй тийм хүмүүсийн хувьд төрийн ажил гэхээр бас одоо юу хийдгийг тий мэдхгүй хүмүүс гэсэндээ байгаа шүү дээ. Тэгээд төрд ажилд орно. Одоо жишээлбэл залуучууд бас хэр төрд ажилд орж जैन тий. Тэгээд тэр талаас таас юу гэж бодож जैन. Тэгээ өөрийнхөө ажлыг танилцуулаад бас өгвөл. Манай ажил улсын ажилтны цаас шүү дээ. Тий. Одоо яг энэ инженерингийн чиглэлээр юм уу хот төлөлтийн архитектурын чиглэлээр ажил усуд бол голцоо зураг гэдэг шүү дээ. Зураг гэж ингээд юуны сэтгэдэг тийм гэдэг. Улсын ажил руу ороод ирэхлээр ч л ерхийдээ одоо салбарын бодлого ярина. Салбарын бодлого гэдэг чинь тэгэл нэг хууль эрх зүйгээс авах бол бодлогын баримт бичгүүд. Тэгэл цаас нийл ажил цаас л үйлдвэрлэдэг. Залуучууд одоо яг сүүлийн үед сонирхдаг болсон байна. Тэгээд ер нь бол нэлээд суулгадаг ажил шүү дээ.
янз янзын юм судал нь үзсэн байнгын. Одоо ч одоо нэг дэлхийн хөгжөөд дэлхийг дээр чинь техник технологи шинжлэх ухаан энэ юм чинь бүгдээрээ ингээд бидрийг хүлээхгүй дэлхийнхаа хөгжлийг дагаа бүх юм нь хөгжөөд энэ дунд чинь одоо янз янзын тэр юмуудыг бид тэр судалж харах хэрэгтэй, үзэх хэрэгтэй. Шинэ соргог юмнууд юу гарч байна? Шинэ техник технологи, шинэ арга барилууд юу гарч байна? Энийг бүгдийг судлал. Тэгэл энэ гадны сайн дуршлагуудын жишээнүүд нь бид нар судлал. Монголд юуг нь авч болох юм? Жишээл дэлхийд дээр хэрэгжиж байгаа бүх юм чинь тухайн улсын нийтлэг юм дээр л одоо тухайн дэлхийд дээр нийтлэг л байх болохоос ш. Ус болгонд бууж ирдэг, хөрсөн дээр буудаг юм чинь өөр байхгүй. Тэ. Тэгээ Монголын нөхцөлд нь юун таарах юм, юун таарахгүй. Тэгэл энийг нь бүгдийг судалж харьцуулж ингэж үзнэ. Чадах хэмжээгээр л бид нар үзнэ шүү дээ. Тэгээ манай чинь хуучин институт байсан тэр одоо том судалгааны тийм байгууллагын байхгүй болсон юм чинь. Тэгээ бид нар бас тэр юмыг бүгдээрээ хийн. Хууль тогтоомж хийх юм бол гадаад дотоодын хуулиудыг судалж үзэн харьцуулна. Норм дүрм нормативын стандартууд нь одоо шинэ техник технологиуд нь юу гарч ийн, соргог юмнууд юу вэ? Бүгдийг л ингээл үзэл харьцуулаад Монголд юу авч болох нь юуг нь болохгүй нь гэдэг л тэнцлэл тэгэл дээрээс нь одоо төр засгийн бодлого гэдэг л гарч ирнэ. Энэ чан саналаа энийг нь хэрэгжүүлнэ гол нь. Тэгээд энэ төрөөс барьж байгаа бодлогыг л хэрэгжүүлэх бодлогыг гаргаж хэрэгжүүлэх гол юм да. Ер нь бол төрийн одоо ажил тэг хувийн хөвшил гэдэг чинь дандаа ер нь бол хамтарч иж одоо илүү сайн сайхан зүйл төрдөж. Тэгвэл Монголын нөхцөлд яг төрөө илүү үүсгэсэн ч юм уу тий юу хин төрөө муулсан ч юм уу. Тиймэрхүү бас зүйлс бас ажиглагдаад байдаг байхгүй. Тэгэнгүүт ер нь яаж одоо хувийн хөвшил тий илүү төр тэгэд иргэдэн яаж ингэж нэгдсэн болох боломжтой гэж бодож байна. Тэн дээр та ер нь асуудал харж байна уу? Уу байлгүй. Энд чинь тэгээ зөвхөн Монгол гэхгүй шүү дээ. Дэлхийн ус болон юм л бүгдээрээ л тийм. Тодорхой хэмжээний юу гэдэг асуудал үүдэг. Монголч бай одоо зөвхөн одоо ойрын хөршүүдээ Оросч байна, Хятадч байна. Цаашаа тэмдэглээ одоо энэ юу дарамт бол Америкч байгаа. Тэрэл хоорондоо зөрчилтөн тэр нэг зэг дээрээ уучраа олно. Саналууд нь зөрөлтөн. Энэ бол одоо байдаг. Энэ дунд л одоо консенсус гарч бүгдээрээ нэг нэгийг ойлгодог. Хаашаа яаж явах уу гэдэг нь гарч ирдэг. Манай нөхцөлд яг бид нар бол хоёрын бишлэлтэйгээс ажилладаг байх уу. Зөвхөн төр дангаараа юм авч явах гэж байх уу. Энэ дээр бол хээнийх нь оролцоо хэрэгтэй, хээнийх нь хариуцлага хэрэгтэй. Бүгдээрээ л хариуцлагатай хийх гэж байгаа энэ ажил юмдаа хэлсэн үгэндээ эзэн байх хэрэгтэй. За өнөөдөр ингээд ийм хийе гэдэг юм бол хий болно. 400,000 дагуу хий. Хууль одоо бид нар чинь хуультай дөрөнтэй осууч. Энийхээ өрөөнд бүх юмудаа явуулах хэрэгтэй. Тэгээ нөгөө талаас итгэлцэл байх хэрэгтэй. Хэдийгээр одоо юу гэдэг нь төр хувийн хвшлийн хамт ажиллагаач надад одоо юу гэдэг албан ёсоор гэрэмэрэтээр альваач ажил байна. Хувийн хвшлийн хоорондоо ч гэсэн гэрээ хийгээл хоорондоо ажилладаг. За гэрэхнийг одоо энэ бол хэрэгцээ асуудалтай. Нөгөө талын юм бол ажлыг маш хурдан сайн явуулах нь бол итгэлцэл. Нэгнийгээ доотлоо ярихгүй хийсэн юмдаа эзэн бай. Цагаа хугацаанд юм хийх хэрэгтэй. Хичээх хэрэгтэй тал талаасаа. Ингэж тур хувийн хвшлийн чинь их сайн зөв явах хэрэгтэй. Ер нь бол тэгээд хариуцлага гачимлах хэрэгтэй гэдэг юм да гэж би хараад байгаа шүү дээ сүүлийн үед. Хийнд хариуцлагаас гадна итгэл гэж юм ордог. Итгэлчл. Чи өнөөдөр маргааш нэг юм хийхээр боллоо. Хойлоо ингээд тохиролцоод ингээд юм удаа эхэллээ. Чи нэг үүрэг хүлээн, би нэг үүрэг хүлээн хоёр талаасаа тийм ээ. Тэгэл нөгөөхөө явал. За чи яаж нэг хэлэрч байгаа одоо. Ингэж яа тэгж байгаа. За яг эхлээл нэг бусал ажил ихтэй байх. Тэгээд дараа ингээл нэг шалтгаан яриад байвал бас хэцүү байд. Би ч гэсэн ажлаа өнгөлөмрөөд. Тэд ч гэсэн бас хүн юм хийж байгаа гэлээд тэгэл. Тэгэхээр итгэлцэл их чухал байхгүй. Итгэлцэл гэж юм чинь хүний хариуцлага байхгүй тэр чинь. Тэр л хамгийн их чухал. Таны одоо ажиллаж байсан туршлагаас за Японд байсан туршлагаас тий одоо илүү гоё юм ярил ер нь
яг ямар шүү байдалтайгаар одоо төр хувийн хвшил иргэд ингээд оролцох юм бол ингээд гоё болт юм байна гэсэн тийм одоо бодол эсвэл мөрөөдөл байдаг уу? Одоо хот төлөлтийн салбар ч юм уу те. Одоо энэ хотоо бид нэр гоё болгоё гэх юм бол одоо ийм байгаасаа гэсэн тийм хувь хүний байсан болно. Одоо мөрөөдөл бүгд ярих уу? Хот гэдэг чинь тэгэл та бүхэн мэдж байгаа. Хот ч өөрөө их тийм организм шүү дээ. Ер нь их тийм бүх юмнаас нь бүрдсэн олон салбарууд ингээ хоорондоо уялдсан их тийм нэг хэрэгтэй тийм зангилаа байхгүй юу? Тэгээ хүнийг тэр зангилааны гол юм нь юу гэхээр одоо бид энэ хот гэдэг газар л ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой өндөр бид нар толгоо гаргаж оюун ухаанд оролцуулах ёстой. Тэгээ энэ нэг хийхэд бол төр талаас бас юм хийгэлдэг. Хувийн хвшил талаас нь иргэд бас энэ дээр нь төрөл ихтгэлцэл энэ оролцоо чиглэх чухал байгаа юм л та. Хамгийн гол нь хот гэдэг юм дотор амьдрахын тулд одоо нэг арчлын зарчим гэдэг. Миний эрх таны эрхээр хязгаарлагтай. Хотын энэ амьдралын систем бол бас ялгаа байхгүй. Нэг нэгээ хүндэл миний эрх таны эрхээр хязгаарлагдах шүү дээ. Тэр нь юу гэж юм гэхээр би тань цаад болох гэсэн, та надад цаад болох гэсэн. Тэгээ бүгдээрээ нэг нэгээ хүндлэл амьдрах гэдэг л энэ нэг юу чинь тийм нарийн одоо юу гэдгийг нийгмийн харилцааны юм чих чухал болдог байхгүй. Хэрвээ тэрэн дагуултууд ирээд хүн болон өөрийнхөө хувийг бодоод эхлэх юм бол хотын системийн юм чинь мэдрээд эхэлдэг. Японыг бүгдээрээ л ярьдаг тийм. Одоо интернетээр дээр чи янз янзын зураг мургал тавиул гэдэг шүү дээ. Метроны хамгийн наад захын жишээ метроны rush hour-ын өглөөний 7-оос 8-ийн хооронд за 6:30-аас 8:30 хоорондох метро далаа болдог шүү дээ. Нэг ажилдаа явах гэж байгаа. Тэгээд бүгдээрээ нэг шумаагаа дагаа явна. Тэгээд одоо метроор дэшагаар дүүн орц гарсан шүү дээ. Тэг чинь одоо манайхаж дундуур шат юм хаалт болт байхгүй шүү дээ. Тэр чинь юу гэхээр зур сум заасан байна тийм. Нэг энэ урагшаага нэг буцаж явсан 2 сум. Тэгээд тэр сумаа дагаал ингээл хинж одоо бүгдээрээ нийлээд тэр нэг коридор ч юм уу тэр шатыг юм дүүгээ гэж болно шүү дээ. Тэгэхгүй шүү дээ. Бүгдээрээ яг нэг игнэнэ тэр игнэндээ ороод тэр сумынхаа заасан игнэгээр нь зөрөлдөөл явдаг. Яарсан сандарсан усуд байж л таа тэр хажуугар өгөөл явдаг. Гэхдээ 99% нь яг тэр шумаа дагаал. Энэ юу гэж нэхлээр нөгөө хүний ухамсар гэдэг чинь их чухал хэлээд байгаа байхгүй хариуцлага гэдэг чинь. Хэрвээ бүгдээрээ дураараа яваад байвал тэгэл энэ чинь мэс болно шүү дээ. Тэр л энэ. Тэг хүн иргэн хүний ч одоо хотын бид амьдралд нэгнийгээ хүндлэх тэр л их зарчим. Тэр чинь өөрөө явж байгаа тэр нэг зөөлөн хот гэдэг чинь үндсэн суурь нь байхгүй. Тэрийг бол хууль дүрм хийж болно. Хууль дүрмийг бид тэр хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаасаа бид нар энэ юмыг бол за өнөөдөр би биш юм а гэхэд би хүүхдэд тэрийг хэвшүүлж ойлгох шүү дээ. За зөөлөн хот руу орсон та яг хэлчлээ зөөлөн хотын маань яг зарчим маань л тэр яваад байгаа шүү дээ тий. Хүмүүс ер нь бол иргэд бүх хүн хотыг бүрдүүлж байгаа бүх хүн хотынхон төлөө юм хийж одоо хоттоо өөрийнхөө амьдрах тий. Гэтэ тэр үедээ бусдыгаа хүндлэх тэрийг л яриад байгаа. Тэгмэд та зөөлөн хот намтай ер нь яаж танилцчихсан бэ? Зөөлөн хотын энэ агуулгыг одоо ер нь бол дэмжиж явж байгаа. Тэр дэмжиж явж байгаа чинь таны одоо өөрийн амьдралтай чинь яг яаж холбогдож байна гэдэг талаар ярмаар байна. Чи сая хэллээ хүн болон одоо эргээд ярих юм бол бэлэг сайхан бичгийн хот Улаанбаатар хот чинь нэг муу сегмент жижигхэн л 9 байхгүй. Тэгэл дурдтулмаа хийм байдаг ингээл бүгдээрээ бид нар чинь тэрний нэг сегмент жижигхэн дэсүүд. Энэ дэсүүд нь бүгдээрээ зөв зохион байгуулалтанд орчвол энэ хот чинь өөрөө их зовлонгүй ингээд эхэл. Тэгээ тэрний нэг гац яаж байгаа юм гэхэлэр чинь тэгэл одоо нэг юу гэдэг лээ дөвжрэл үүснэ. Төвжирлийн асуудал ингээл яах чинь одоо манай таньдаг ажлын шуумаар ингээл уулзчихсан юм өндөр их төр гээд хоорондоо гацаадаг. Тэгэл тэр өдөртөө бид нар ингээл ажлын шуумаар уулзалт харилцаал ярьж байгаа. Тэр гадны усууд ирээд ер нь ярьж байгаа байхгүй.
гэрлэн дохион дээр цагдаа ингээд давхар ажиллаж байна. Энэ бол байх ёсгүй юм л гэж байна. Үнэн л багхгүй. Нэг бол гэрлэн дохио газар нь цагдаа зохицуул. Гэрлэн дохио байгаа бол тэр хүмүүс нь өөрснөө гэрлэн дохио хараад дөрөн журмаа бариад явах хэрэгтэй. Гэтэл манад яаж юм гэрлэн дохиож ажиллах цагдаа ч наам зохицуулна, давхар зохицуулна. Энэ нь юу гэхээр хүмүүсийн дахиад хэлээ те ухамсар бүгдээрээ яарж болно. Бүгдээрээ одоо ажилтаа байж болно. Тэг жоохон төвчээртэй нэг энийг өндлөөд тэгэхгүй тэгээ манайх ч бүгдээрээ зэрэг зэрэг дараал нөгөө жилтрийн гацаа гэж юм игээд шүү дээ. Наашилчгүй цаашилчгүй бүгдээрээ. Тэгэл ийм жижиг юмнаас ч ихлээл ингээд. Өөр нэг юм бол хүн хот дотор одоо бие авч явах юм байл шүү дээ. Одоо монголчуудын дийдлэг зарчманд нусаа сайхан энэ та мундаг нэг шүсээ сайхан юм. Тэр нэг томок байлаа. Тэр нэг яриад үзтээ. Монголчууд амар яаж нэг гэсэн хогийн саврууга боргож харахгүйгээр пакка нусаа нэхлэр яг хогийн савруу орчихдог. Тэгэл уушлаараа тий. Тэгэл энэ чи юу гэж нэхлэр өмнө хонсол байгаа. Тэгээ энэ чинь цааны юу гэхлээр нэг гал өдөр хүндэх шүү дээ. Би өөрөө айтаахан байх юм бол хүмүүс шаардлагатай. Хүүхдүүд ч харна. Нэг зөвлөгдөж болох шүү дээ. Тэнгэж энэ хот гэдэг юм чинь тэр энгийн юм бас бүрдэх шүү дээ. Дөрөн журмын юм чинь бол тэгэл сүлдээ аргаа орсон л ажилтаа. Уг нь бол энэ бүгдээрээ зохицуулаа явах хэрэгтэй. Энэ дээр яхаа тэгээ манайхан янз бүрийн юм лэрэгдэн тэгээд өний нэг бодоод байгаа юм бол юу л тэ хотчлтын процесс хот гэдэг юм чинь өөрөө удаан явагддаг процесс шүү дээ. Одоо том хотуудын юм орох чинь хотчлтын процесс нь одоо хүртэл дөрөвдөрхөө олцсон бүртэл одоо хүртэл ингээл тухайн үеийнхээ одоо тренд гэдэг тэгээ хөгжлийн хэмжээг хандлах хотын юм дээр чин дээрээс нөгөө бизнес их ороод ирнэ. Бизнес явуулахад бол янз янзын соёл моёл гаргаж ирнэ. Тэр чинь ингээл байн хувьсаал ингээл яваад иддэг юм. Эзэж дуусахгүй ажил. Жишээл одоо дэлхийн том хотууд чинь хэдэн зуун жил явсан нөхдөд одоо ч гэсэн ингээл үргэлжлэл явуулна. Одоо тэгээд дээрэс нь одоо тэр зөөлөн бот 15 ботчлоо. Энэ систем руу ороод ирсэн. Тэрний юу гэж нэхлэр чинь ингээл байнга л ингээл хөгжөөд яваад иддэг. Тэрний юу гэхээр нийгэм хөгжих тусам хүний хүсдэг одоо хүний хүсэл бол хязгаарахгүй. Хүний хүсдэг юмд тааруулаад нэг бол тэр хүсэлтээр нь дөрвөлж шинэ гаргаж ирэл. Тэгэл тэрийг ингээл байнгаар ингээ шинжилгээ яваад байдаг. Тийм процесс. Энэ процесс монголчууд бид нар бас ороод ирсэн ялчгүй. Нэг ярддаг бол бид нар ч нэг за хүн болгонд хэлдэг дөө. Нүүдэлчин арт нүүдэлчин. Нүүдэлчин гэдэг юу гэхээр чинь сахалтай хэлээр байх юм бол би хот айлаар булаа гэхэд жишээлбэл би юм аав гэж юм уу ах дүндэр ингээд нэг хэдхэн айл нэг хот айл болол байж байна. Тэгээд өөрөө өөртөө бид нар итгэдэг. Мал хариулна гэдэг чинь. Яг ах түндэж л бас. Тэр малаасаа бид нар чи өөрснөө хамаарна. Бидний сайн муу амьдрах нь тэрэндээс хамаарна. Тэгээ өөртөө л итгэж явдаг байхгүй. Өөрийнхөө хариуцлага өөртөө бүх юм нэг эрсдэл мөрслөө өөрөө л дааж явж байгаа. Тэгээд энэ улсууд чинь хотын улсуудтай харьцуулбал өөр байхгүй. Зөвхөн өөрөөрөө боддог. Бидний мах тусаж игцэн баг. Нөгөө хотцсон нөхдүүдийн юм бол нэг цог амьдрал сурцсан, эрхэлдэг аж ахуй нөр. Тийм болохоор эд энэ чинь хамтын ажиллагаа гэдгээ бас өөр өдрөөс илүү мэдээд эхэлсэн. Тэр дээрээс л нөгөө зохицуулалтаа оруулал гэд мах цуснаа шигээ гэрч. Бидний хувьд бол яг хөө тэгээд одоо яг монголчууд чинь тэгэл дээрээс л одоо хот байгуулж ирсэн түүхэд биелдэг. Тэр бол түүхэн асуудал. Түүхэн болоод өнгөрсөн. Одоо орчин цагийн яг шинжлэх ухааны орчин цагийн юугаар яхад бол тэгэл залуухан шүү дээ Монгол улс чинь ерөөхдөө хэд 40 оны сүүл 50 оны ихэрл яг энэ орчин үеийн шинжлэх ухааны хот төлөлтийн инженерийн энэ шинжлэх ухаанд үндэслээд энэ хот байгуулах юм процесс очил ерөөхдөө ингэж байгуулж ирсэн түүхт усуудчууд. Тийм болохоор чи бид нар харьцангуй залуу. Тэгээд ингээд хүмүүс янз бүрийн хүмүүс ингээд талтлаас ирээд газар ирсэн. Энэ процесстаа бид ингээд ороод явж байгаа. Энэ дээр нь яг бидний нэг яаж байгаа юм бол нэг шорткат хийж болох тийм процессыг бид нар хийж чадахгүй байгаа.
Одоо бид нар одоо юу гэдэг нь залуучууд хүүхдүүдээр чинь ордог гадны имийг харахаар их гой харагддаг. Тэгээ бид нар өөрснөө тэрэн дээр очиж чадахгүй байдаг шүү дээ. Тэр нэг одоо гоё нийгэм рүү одоо өгдөг тэр нэг society руу тийм ээ. Тэрийг хийхэд бол бид нар өөрснөө самрах гэдэг байхгүй. Тэрний юм гэхээр бид нар бас өдрөөл нэг гомдтол хүлээжтэй бай. Тэгээ замбраатай байж ижил бид нар нэг журамтай байж л бид нар тэр яриа хүсэж байгаа нийгмийн хүнд өгч байгаа. Энийг бид нар одоо сүүлийн 20-30 жил одоо юу гэх юм те энэ арчилсан нийгэмтэй зах зээлийн нийгэм рүү орж ирээд энэ яаж ирсэн бидний хувьсар суулгаж ирсэн ухамсарын юм л жоохон зэрлэгшээд байна гэж би хараад. Тий. Аргагүй л тань ч өөрөө нийгмийн стресс нөр их стресстэй болгоцсон. Манай амьдралын стресс. Бүгдээрэл бухимдалтай. Тэгэл бухимдлаа янз зараар өгдөг. Тэгэж хараад байна шүү дээ. Таны ярьсан юмнасаа яг бид нар шорткат юус хийж чадахгүй юм гэсэн шүү дээ. Тэр үнэхээр яг өмнө санагдаад. Одоо бид нар чинь мэдчихэл байгаа шүү дээ. Америкийн хотууд яаж хөгжиж, яаж явсан, ямар алдаа гаргасан тийм. Тэнгүүд одоо бид нар яг нөгөө 1960-аад 70-аад оны Америк шиг л яваад байгаа тийм. Тэрийг бол мэрэгчлэлтэнгүүд бол нэлээд хараад уусаа цаад юу зөв гэдэг нь ч гэсэн аль хэзээ тодорхой болцсон байгаад байгаа шүү дээ тийм. Тэнгүүд хэрэгжүүл чадахгүй байгаа нь ялцчгүй л хүний хувь хүн дээр л бууж ирж байгаа юм байна гэдгийг бүр яг таны яриаг сонсоод бүр яг жигнэсээ ойлголоо. Яг л нөгөө нэг бас залуу мэрэгчлэнгийн хувьд ягаад ингэчгэл болтгүй юм тий. Ягаад ингэж зүгээр за иргэдийг цуглуулаад яриад тэгэл болчих юм шүү гэсэн тийм бас нөгөө нэг туршлагагүй бас нэг тийм гинэн бодол байгаад байгаа байхгүй юу. Гэтэ яалтчгүй бид нар бүр одоо хүнээс нь хувь хүний ухамсараас ялангуяа за хүүхдүүдийн сургуулийн систем ч юм уу тий бүр тийм юмнаас эхлээд хотын иргэн гэж яг юу юм тий хоттод оршин гэдэг чинь яг юу юм гэдгийг тайлбарж өгөх хэрэгтэй болов тий. Тэгээд тэрнийх нь бас нэг одоо ийм түлхэгдсэн энэ ном байж болох юм тий Зөөлөн хот гэдэг ном маань. Тэгэлгүй Зөөлөн хотын юу өмнө хараагуултаа сая л нэг 12 сар өдөрсөн форум гэл Дэвид Дэвид Симтэй нэг зөвхөн мөнгө өдөртөө болоод байна. Тэгээд хараад л тэгээд тэр нэг югнаас илтгэл өдрөөс нараал явсан. Тэр хүний яаж байгаа юм бол шинэ биш байгаа хгүй яг нэрэн дээрх юм. Яг байдаг процессууд нь байгаа. Тэрэн дээр хашрын нэг үнэхэр зүгээр харж ирсэн юм гэхлээр тэр юмнуудыг яг тухайн зөв үгзэгтэй үед нь right on time гэдэг шүү дээ. Тэр цагт нь болоод тэрийг нь гаргаж ирээд тэр нэг хэрэгслүүдийг төлөвлөдгийг ингээд тэр ном дээр заавад өгч байгаа байхгүй. Жишээлбэл одоо нэг хэсгийг төлөвлөж янзлахад ийм алдаа ном байсан. Энэ үнийг ингэж сайжруулах хэрэгтэй байна. Энийг ингээд ингэж яа гэл зарчмуудыг гаргаж ирэл тэрийг нь хаана хандалтаа ойлгол бүгдээрээ одоо нэгдсэн ойлголтод дүрэл тэрийг хэрэгжүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь Зөөлөн хотын юу чинь энгийн мөртлөө хийж болох үстийн механизмуудыг л ингээл бидэнд харуулсан. Энэ дотор нь бол бүх нөгөө хотын энэ үйл хотчлтын процессын оролцож байгаа бүх нөгөө оролцогч нарын чигүүд нь ерөөхдөө бас нэг тодорхой хэмжээгээр заавад өгсөн. Хотынхын зүгээс нь юм байх хэвээр. Тэнцэн оролцож байгаа одоо юу гэдэг мэрэгжлийн усууд нь юм байх хэвээр, иргэдний юм байх хэвээр. Хувь ишүүд нэгж ажиллах хэвээр гэсэн тэр нүдэл ингээл хоорондын уялдаа гих хингийн нарыг тайлбарлаж өгсөн. Тэгээд эн чинь явж байгаа л тэгэл ер нь хамгийн юу ч нэг энгийн гэдэг юм чинь бүгдээрээ хамгийн бест гэдэг шүү дээ. Тэг миний ажиллаж байгаагаар ер нь түр Монгол улс ер нь энэ чиглэл рүү яг явъя гэд бүр яг шийдсэн байгаа юм шиг харагдаад байгаа хгүй тий. Одоо Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөн дээр ч гэсэндээ иргэн гэдэг үг орж ирсэн нь нэлийн одоо дэвшил гэж хараад байна. Тэгэхээр ер нь яг зөв иргэний хувьд та одоо иргэний хувьд Монгол улсын ирээдүйг яг яаж харж байна? Энэ шүү дээ. Гэхдээ хүн болгон л
ирээдүйдэг гараар шүү дээ. Одоо бүгдээр л сайхан байх хэрэгтэй л гэж байна. Энэ дээр шүү дээ нэг юм байдаг юм л та. Тэр ирээдүгээ бид нар яаж очих вэ гэдэг л тэр ирээдүйд. Тэр л хамгийн чухал. Бүгдээр л хүсэж байгаа. Бүгдээрээ одоо оюун ухааны өвч юм уу нүүд бүгдээрээ үнэхээр соёлтой боловсралтай толгоондоо бүгдээрээ баялагтай болцсон. Толгойдоо баялагтай хасаад төрөвчөндөө баялагтай тий. Тэгжээж хүний чинь амьдралын чинь бүгдээрээ л хаппи байна шүү дээ. Энд одоо зах зээлийн нэг хэмжээнд дээр шүү дээ. Нэг бол толгоондоо, нэг бол төрөвчөндөө. Нэг бол айл айлганд нь. Тэгэх юм бол хүн нэгдүгээрт нь толгоондоо баялагтай болчих юм бол стрессийг давамдуулах өөрийн гэсэн чадaltaй болчихно. Төрөвчөндөө одоо юу гэдэг мөнгө санхүүгийн боломжтой болчих юм бол тэр хүн чинь өөр юмд сайн сайхны илүү харж байна. Сайн сайхны өнөөдрийн 5.1 эдэн дөрөв долхны мөнгө бахны мөнгө биш. Арай гэгээлэг сайн юмнууд харж байгаа шүү дээ. Тэгж л харж байна. Чиний нэг асуултаа бол нэг саяхан нэг харж ирсэн нэг юу гэдэг шүү дээ. Харрисон Форд хэмлээ Харрисон Америкийн жүжигчин тийм хэмлээ өндөр тоглодог. Индиана Джонстер тоглодог. Харрисон Форд лөө. Тэрний нэг юм бас нэг ярилцсан нэг жүжигчин хөхөө асууж байхгүй. Таны одоо цаашдын төлөвөө юу вэ гэсэн чинь нөгөө хүн цаашлуулж байгаа байхгүй. Алдартай болж баян болох гэх. Нөгөөд бол бүгдээр тэр хүн нөгөө юмдаа хурцсан байхгүй. Тэгээ явахтай тэгэл хүн болон бол аль болох улсын хорныхаа ирээдүг дандгалгийгээ тав. Улс орн маань сайн явуулдаг бид нар сайн шүү дээ. Миний өөрөө хүмүүс бид нар бүгдээр задаа шүү бид нар бүгдээр. Тэгэл одоо гадаад дотоод ажил хийхгүй. Одоо юу гэдэг амьдралын юугаар явуулах л та. Гэтэл ингэж олон ороо явахгүй та их орондоо ажиллал хөдөлмөр эрхлээл тэр хэмжээгээр улстай баялаг бүтээгээл тэр хэмжээгээр уусна л гэж байна шүү дээ. Тэгээ зөөлөн хот номон дээр ер нь бол хүн гэж л ярьдаг шүү дээ тий. Юм хийхдээ хүнийг л бод тий. Тэгэнгүүт ер нь одоо бидний хийж байгаа бүх юм за улсаас гаргаж байгаа зүйлсэндээ эргэн төвтэй байя, иргэний оролцоотой байя гэж гараад ирсэн. Тэгэнгүүт тэрэн дээр одоо хувийн хөвшлийнхэн тий зөвхөн өөрсдийнхөө ашгийг харахгүйгээр бас хүндээ илтэй юм хийгээд явбал бас одоо энэ асуулт жоохон сонирн болсон. Гэхдээ зүгээр бол гэхдээ бүгдээрээ нийлүүл нөгөө гамтны Сүхбаатарын тэгэл бүгдээрээ нийлэх юм бол хөгжлийн манлаа төрнө гэдэг үг лээ. Тэр юм шиг. Үг нь бол зөвлөлтөө хувийн хвшилч ба иргэнч бүгдээрээ л ер нь хот гэдэг юм чинь өөрөө юу л тань нэг хүнрүүл дандаа л чиглэсэн юм байна шүү дээ. Нэгд л хүн өөрөө бий болгож байгаа юм. Хот ч өөрөө хүн бол хүний хийсэн бүтээн шүү дээ. Хүн өөрөө тухтай амьдрахын тулд өөрөө хорчныг бий болгож байгаа шүү дээ. Алдаж чанал янз янзаар эрт дээр ус ахуулал ингээл янз янзын эхлээд нэг башин барил ингээл нөгөө хөннийг башин байсан бол 3-4 башин болол ингээл тэгээс үлдээ нөгөөхөө зэгслэл янзлал дандаа л хүн рүү хийдэг. Тэгээ энэ ер нь бүх хөгжлийн бүх юм чинь дандаа л хүн рүү чиглэсэн байна. Энэ хөвж байгаа ховц эдэлж байгаа юм бүх юм л дандаа хүн рүү чиглэсэн. Тэрний үнхлээр хүн өөрийнхөө ая тухтай амьдрах нөхцөлийг өөрөө бүрдүүлэх ёстой. Энэ бол одоо юу гэдэг техникийн тал юм тийм ээ. Одоо шинжлэх ухааны техникийн тал юм. Нөгөө талын юм бол бичигдээгүй хууль хүний төрөнөөс хойш ялдаг. Хүн доторх толгой доторх сэтгэл доторх юм байна. Энэ хоёрыг зөв шатанд дөрвчих юм бол тэгэл сайхан л болно л доо. За тэгвэл Зөөлөн хот фестивал дээр ер нь илтгэгчээр байгаа юу? Үгүй юу. Илтгэгчээр манахаас хүн оролцож байгаа. Тэгшүүд ингээд. Тэгэл Зөөлөн хот фестивалыг ер нь ингээд дэмжиж ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийх нь одоо ер нь шалтгаан нь юу байна те. Тэгээд Зөөлөн хот фестивал дээр ер нь одоо манай үзэгчдээс ирээд хүмүүс яг юуг аваасаа гэж хүсэж байна, авч чадна гэж бодож байна. Энэ ба шүү дээ. Одоо энэ Зөөлөн хот фестивалыг зохион байгуулж байгаа энэ хүмүүсийг бид нар уулзаад ярилцаад байсан. Өмнөх ээжсэн юмнаас бол
өөр тийм яг нэг төрийн бус байгууллага гэх үү те энэ номыг орчуулж гаргахад бас энэ баг тэгээ эдрийн одоо та бүхний нийлээд энэ шинэлэг юм гаргаж ирэх гэсэн тэр өмнөх өөрөөх зүгтэй сонирм байгаа байхгүй. Яг бид нар хувьд бол хурд зөвлөгөө хийн л дээ форум хийгээл тэр өндөр одоо ингэж тэгж юмудаа ярина. А гэтэл өнөөдрийн энэ ярьж байгаа зөөлөн хот фестивалийн бол арай өөр хандлага байгаа байхгүй юм чинь. Шинэ хандлага. Тэрний өгөхлөөр анхнаасаа бид нар ингээ ярихад бол за энэ дээр бол ихтгэлүүд явна. Одоо ингэн тэгнэ гэсэн тийм юу гэдэг лээ чиглэлсэн тийм бол байхгүй. Гэхдээ зөөлөн хот руугаа фокуслно. Энэ дотор янз янзын юмуд байгаа. Зөөлөн хотын юу чинь. Тийм янз бүрийн мэрэгжлийн янз янзын юудуулаа инициатив те янз янзын инициативнууд ингээл бүх юмуд чинь байгаа. Тэр талын юмуд ингэж оролцуулъя. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь тэр хин дэвис юмыг авчирч бас яг өөрийг нь амьдаран сонсгоё. Гуравдугаарт нь тэр хүмүүсийг чөлөөтэй ирээд тэр хийж байгаа уур амьсгалыг бүрдүүлэх гэж байгаа юм ахуй талын юм их гэж байна л да. Тэр бүрдүүлэх уур амьсгал нь ингээд төсөөлөд ингээ харахаар тийм нэг сонин гоё байхгүй. Яг л өдөр чинь Улаанбаатар хотын Улаанбаатар гэдэг ер нь хүмүүс ирээд энэ зөөлөн хот гэдэг юмыг ийм энгийн жоох юм нас бүгдээр дордороо хичээх юм бол очиж өөрөө сайхан болно шүү дээ. Гэгээлэг талаас нь оруулах гэдэг байхгүй. Хүмүүсийг одоо нээлттэй авчих гэдэг байна. Бүгдээр нээлттэй хүрээд ирээ. Эцээ тэр одоо сонирхож байгаа жоохон гүнзгэрүүлсэн тийм мэдээлэл авыг бол илтгэлүүдээ сонсоо. Хэрвээ үгүй гэж байгаа бол тэр гадуур яваад тэр янз янзын зохион байгуулж байгаа нэг арга хэмжээний ивентүүд байгаа шүү дээ. Жижиг бичлэг ивентүүд. Тэр юм дээр нь оролцоо, гар бие оролцоод ингээд яваач. Энэ жоохон ч ихсэн хүмүүст мэдлэг ойлголт өгөх. Ер нь ийм байж болт юм шүү дээ. Хүмүүс чинь ийм байх хэрэгтэй юм байна шүү дээ гэсэн хандлагыг. Тэгээд эдгээр юугаар ингээл загцсан зохион байгуулагч бид нар санийг уралдаад за тал талаасаа ингээл ажлуудаа яриад явсан. Тэр шинжилгээ шүтсогийн нэг шат байгаа шүү дээ. Одоо зохион байгуулах гэж байгаа. Тэрний дэрэн дээр ийм сандлуу тавь гэдэг ч байгаа байхгүй бид жагалаа тэр сандлуу тавь зүгээр л ингэ талбаар хараа сууя. Энэ байдал зөв шүү дээ. Энд өөр газар очихлаар ч хүмүүс нэхгүй ингээд нэг цэвэрхэн одоо үгтэй тэр нэг орчинд илүү төтөн байхгүй нөгөө байшин гадуурх хүрээлэн байгаа байш архит одоо барилгууд нь байдгаар л байж байдаг. Тэгсэн мөртлөө хүмүүс нь ингээд жуулчин ч өдөр юм ч бүгдээ шат мат юм дээр суудсан 2-3-аараа тэгэл нэг чил хийдэг те. Бүгдээ нэг хэсгэн хугацаанд юу ч хийхгүй нэг дарих толгой амраад нэг жоохон юм өдөл гот кафе юм уу тэгэл гүлийгээл ингээл хүмүүсийг хараад хоорондоо юм яриад тэгэл хүмүүсийг харж нүдэ баясгаж одоо юу гэдэг нүдэ амраад тэрхээ амраад тэгэл юм хараад хоорондоо ингээл яриамаараа өрнүүлэл хүмүүстэй танилцаад хоорондоо бас тийм тэр чин тэгэл бас нэг тэр деталь чи өөрөө нэг зөөлөн хотел бас нэг айгүй тийм өгдөглээ хүмүүсийн уйлтааг яг чиг нэг зөөлрүүлдэг юм чин тэр байхгүй. Хүмүүс чинь одоо нэг юм дээр бүгдээрээ цуглараад тэгэл зүгээр л ингээл нэгнийгээ байгаагаар нь хараад тэгэл баясаал. Тэгэл тэр үндэ хаппи байдаг. Тэгээд нэг ганц 2 цаг ч юм уу тэгэл ажилтаа яг нэг 10 минут суугаад ч юм тэгэл дордороо ажил хийгээл явна шүү дээ. Тэр нэг тийм юм байна. Тэгээд энэ хүмүүсийг авчраад ингээд танилцуулаад яг бол бас сонирхдаг. Энэ бол яг хүмүүсийн хүчээр биш. Сонирхол юугаар нь сонирхож байгаа усуд нь ирээд хараад ер нь юу гэдгийг тэгээд хүн болгоны оролцоо гэдэг юм чил тэндээс ойлголт авна. Яг тэр фестивал тэр арга хэмжээнд ирж байгаа ус нэг талаас бид тэрийг дэмжих гэж ирж байна. Арга хэмжээнд нь оролцож байна. Юм авч байна. Нөгөө талаас бас мэдээлэл авч байна. За ер нь нэг иймэрхүү байдаг юм шүү дээ. Хотын үг гэдэг чинь гэдэг л ийм л процесс болох болов. Тэр талаас би их тийм юу хэ одоо сонирхолтой тийм арга хэмжээ болох болов гэсэн л тийм хүлээцтэй байна шүү. Харин ирж байгаа хүмүүс маань хот гэдэг чинь ер нь бол нэг тийм юу юм энгийн зүйл одоо энгийн бидний амьдрал л өөрөө тэр хотыг бүрдүүлж байгаа. Нэг газар суушаад
суурьсан нэг газар хамт амьдарч байгаа болохоор тэнд хот үүсэж байгаа. Тэнгүүд нөгөө нэг хот төлөвлөлтгийгүүд л нэг амар сүртэй гой гудамжнууд байгаа л тий гой барилгууд байгаа л тэр төлөвлөлтөндөө чухал биш. Хот гэдэг чинь өөрөө иргэндээ тэнд амьдарч байгаа хүмүүс тэр гудамжинд явагдаж байгаа зүйл тий одоо хүмүүсийн хоорондын харилцаа л яг хотыг бүрдүүлдэг юм болоо гэсэн санаал яваад байгаа шүү дээ тий Зөвлөн хот дээр. Тэгээд юу л тэ бас нэг нууч хүний тэр communication хоорондын харилцаа communication хийж юу гэдэг. Хоёрдугаарт нэгнийгээ одоо тайлж мэддэг болох. Гуравдугаарт тэр энгийн юм гэдэг чинь одоо төрөөс шил одоо. Жишээл бол одоо та нар мэдж нөгөө хэдэн жилийн өмнө бас интернетээр хайвал гараад ирж магадгүй л та. Юу байгаа? Нэг Япон ибэгийн яриа байдیں۔ Сурвалжлага. Уншиж нөгөө та нар. Гэрэн дээр алтай байдалд багт харагддаг. Тэгээд тэр Монголд ягаад ч амьдарч ирсэн. Тэгээд хашир яаж ийн гэсэн чинь гадаа гараад байрныхаа тэр аваа хогийн яг орцын гадарын хогийн дүүгээд цэцэг тарьдаг. Тэгээд сонирхоо яасан ч үгүй яах вэ ч одоо тэгэл нэгдүгээр би өөрөө зүгээр сууж чадахгүй хоёрдугаарт би энэ хон ингээд тариад их. Гуравдугаарт нь цэцэг үзэг тариад явал хүмүүс ч сайхан шүү дээ. Та бүхэн сайхан л байгаа гэж. Бас өөр нэг биш бол одоо хийхэ болчиход байна л та. Бас л нэг гадны солонгос байгаад зү. Одоо ихтлгүүрийн уртлын хуучин air transit-ийн билетний кассасын хажуудалд чаг мөнгөч юу вэ нэг. Одоо байна уу нэг тийм солонгос нэг тийм дэлгүүр эзэнтэй жилүүд юм байна. Тэр хүн цэцэг их тарьдаг. Яг уртлынхаа тэр ихтлгүүрийн урталд ихтлгүүрээс урагшаа ахлаар чам зөв чигээр ихтлгүүрийн явган гарцдаг шүү дээ. Тэрний яг зүүн талд нөхгүй. Тэгээд тэр нэг автобусны бодлын баруун талх юм мод зүлэг байдаг. Тэжээ цэцэг тарьдаг. Тэгээд өдөр болгон дэрийг янзлаад услаад. Тэгээд намар тийш болоод ирэхлээр нөгөө хүн сагшаа амар гоорхочлаа. Яг тэр үгэдэндээ. Тэгэл эн чинь юу гэхээр тэгэл ингийн л баг. Тэгэл хүн болгон тэгэл жоохон цэцэг тариал жоохон хогоо цэвэрлэл байвал. Тэгэл тэр чинь тэгэл нөгөө далаа тусал нэмэрдэг шиг. Тийм л процесс л байгаа байхгүй. Баг багч гэсэн бидний тэгэл юу гэдэг вэ? Би одоо бас энэ тогтолцоог муулаад гарч байгаа одоо. Баг багч бидний чинь юу яадаг гэсэн шүү дээ. Одоо 4 сар 5 сар чинь 9 сард нь жилд 2 удаа цэвэрлэгээ хийдэг байрнаж. Тэр үчин жинхэнэ нөгөө нэг сөөх мөхий чинь байхгүй. Гэхдээ байрны даргаж байгаа. Тэг иргэд нь амар идэвхтэй гэсэн мэт гэж. Тэгэл тэр айл гасан минь орсон тэгэл хүүхдүүд бид нар гараад пандис тавгадаг. Тэр ингэ нөгөө давхраа яг угаага авцсан. Энэ шатнаас энэ шат хүртэл хантайгаа зөв манах. Тэгээ би гараад нөгөө манах тэр луухан. Тэгээ бүгдээрээ байрныхаа гадаа гарч хогоо цэвэрлэв. Уус нь навч уучаад тэгэл нөгөө хашигтаагаал ингээл тэгэл байр болгон тэгэл нуудаа цэвэрлэл ямсчихдаг л байсан. Тэгэл юм чинь тэгэл ийм жижиг энгийн үйл ажиллагаанууд л биднэрт хэрэгтэй гадаг бол. Бас яг та төрөнөөс шалгаад байгаа юм юу гэвэл манай уучлаарай. Хүмүүсийн амьдралын маань л юу болж байгаа юм л байх шиг байна л да. Өнөөдрийнхээ ажил өндөө төрчихсөн. Тэгээ бүгдээ өсөл эрмэлзэл байж л байгаа. Зарим ч тэгээд амжихгүй байх ядардаг байх. Тэгээд тэрнийгээ даван тулаа бүгдээрээ л тэгээд гэхдээ хүнтэйгээ харилцахаараа илүү аз жаргалтай, илүү ирч хүчтэй болдог гэсэн судалгаанд бас эд шүү дээ. Тийм. Чи өөрөө нийгмийн амьд шүү. Газар хийж байж чаддаг. Хүн байтугай амьд ч юм шүү дээ. Тийм. За манай подкастын хугацаа ерөнхийдөө нэлээд яваад дуусч байна. Тэгэхээр манайх яг ураа хэлүүлдэг байхгүй зочдороо. Гэтэ ураа гэдэг нь заавалч тийм мэрэгжлийн биш байх албагүй. Тэгэхээр зөв та яг хувь хүнээсээ одоо манай сонсогчдод зориулаад тэгээ манай сонсогчдын ихэнх хувь нь ерөнхийдөө оюутан залуучууд бас сонсдог. Тэгэхээр манай үзэгчдэд зориулаад нэг ураа хэлээд энэ подкастаа дуусгая гэж бодож байна. Бас яг хэлмээр байсан тийм миний асуултаараас гарч ирээгүй зүйл байх юм бол бас хэлж болно шүү. За оюутан яг энэ мэрэгчлэр сурж байгаа усуд яг
Сайн хичээх хэрэгтэй шүү дээ хэдүүлээ. Сайн одоо судал одоо чигнийг цоглоо хөгжөөд л сонь юмуд гардаг болж энэ бүхнийг судлах хэрэгтэй байна. Судлахдаа Монгол улстай манай их оронд манад эрхтэйнүүд нь юу тэрийг нэг сайн шүүгээ гаргаад хэрэгтэй баг. Тэгвэл аливаа хандл хариуцлагатай хандж хот гэдэг процесс үйл ажиллагаа хот гэдэг юм чинь өөрөө олон талын нас бүрддэг. Энэ болгон дээр бүгдээр нэг нэгэндээ өдөртөлтэй ханддаг. Хэв журамтай нэг сайхан эмх забраатай байх юм бол бүх процесс нь өөрөө голдортой ороо явчихна. Дараа нэг юм бол яг хот гэдэг юм чи өөрөө тухайн улс орны хөгжлийн бас юу гэдэг цүм байдаг. Одоо дэлхийн өндөр чинь бүх эдийн засгийн төвүүд нь тэр улсынхаа хотод дөрөв шүү дээ. Жишээ нь одоо юу гэдэг Лондон, Париж, Нью-Йорк, Москва, Бээжин л энэ одоо зүйлүүд Шанхай хаалт дээр тал. Эдгээр чинь бүгдээрээ цаатлан зорилго нь юу гэхээр улсаа л хөгжүүлээд байгаа шүү дээ. Энэ улсаа хөгжүүлж байгаа юм хийж байгаа нь бол дандаа хувийн ишл оролцож байгаа. Тийм болохоор бүгдээрээ хариуцлагатай юмудаа хий. Тэгээд юм хөгжиж хийж болно. Энэ дээр яханд бол дөрвөн журам гэж юм. Одоо Улаанбаатар очсон тэгэл юу болоод шүү дээ. Ширэнгэн гэдэг юм л байхгүй. Одоо энэ 26 дугаараар чинь боловсон ширэнгэ болчиход байна шүү дээ. Юу бодвол натур төвийн дээр бодвол натур төвч жинхэнэ ширэнгээр ингээ замраа гэж. 26 дугаараар очсон. Арай нэг замраатай хотхон маяг нараа бүртлээ бас ширэнгэ тий. Арай л нэг ийм хэмэргүй нэг шилмэр. Энэ дээр хүмрүүгээ чигсэн үү. Тэгээд тойруулаад хашаануудыг аваад саяхнаас. Энэ бол бас нэг айтайхан юм болж байна. Тэгэл энгийн юмнаас л бүх юм эхлэх шүү дээ. Энэ дээр л одоо бүгд дээр анхаараа дор дороо хичээвэл тэгэл сайхан л болох бах та гэж бодож байна. За баярлалаа. За хүрэлцээрсэнд баярлалаа. Ингээд өртөө подкастын дугаарыг дуусгая. Тэгээ та бүхэн маань Зөөлөн хотын фестивальд заавал ирээрээ. Тэгээд маш сонирхолтой ихтгэлүүд тавигдана. Бас хамтарч ажиллаж байгаа компаниуд зөндөө байгаа. Тэгээд өөрсдөө яг амьдарч байгаа хотоо яг ямар одоо байвал гоё юм бэ те. Яг Зөөлөн хот гэдэг агуулгыг өөрийнхөө биеэс мэдрээд үзээрэй гэж хэлмээр байна. За ингээд босхъя. Баярлалаа.